нар чинь нөгөө хамаагүй юм хэрглэж болохгүй, гормоны төрлийн юм ерөөсөө хэрглэж болохгүй. Тийм болохоор энэ бол ямар ч тийм гормон янз бүрийн эм тариа бол биш. Зүгээр хоол, хүнс. Тийм болохоор энэ дээр ямар ч асуудал байхгүй. Amo брендийг би одоо хэрэглээд 9 сар орчим болж байна. Анх одоо Дамжин шар багшийн зөвлөснөөр энд орж ирж үзүүлээд энэ хүнсээр ангаах гэдэг юмыг сонсоод биеэрээ мэдрээд одоо ингээд тамирчид бидэнд их хэрэгтэй юм байд юм байна гэж ойлгоод тэгээ одоо хэрэглээ явж байна. Тамирчин хүмүүс чинь бэлтгэл их хийдэг, хөлс их гаргадаг болохоор ингээд өөрөө мэдэхгүй нүдэнд харагдахгүйгээр ингээд хэд ирэхтнээ муутгах ч гэдэм байх. Тэгээд энийг ингэж хэрэглээд бөөрийн үйл ажиллагаа бол минийх маш сайжирсан. Тэгээд ингээд нүүрэндээ бүр юм гардаг байсан. Тэр маань ингээд гарахаа болсон. Тэгээд одоо тамирчид чинь заавалч хүнийг нэмэлт уурга муург хэрэгэлдэг штэ. Тэрний оронд би одоо энэ Amo брэнд энэ хүнсийг хэрэглэж байгаа. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн энийг хэрэглээд тэгээ эрүүл болоод бие организмаа сайжруулад тэгээд бэлтгэлдээ маш эрч хүчтэй сайхан орж байгаа доо. Баяртай байгаа. Энэ бүтээгдэхүүний маань 10 гаруй нэр төрлийн үр тариагаа Монголдо тарьдаг байгаа. Тэгээд Монголдо тарьж байгаа болохоор юу идж байгаа бол ямар хуу юм идж байгаа бол гэсэн эргэлзээ байхгүй. Тэгээ Монголыг хөрсөн дургаж байгаа юм чинь мэдээж бид нар ямар сайхан байгальтай, ямар сайхан нутагт амьдардаг үлээ. Тийм болохоор ямар ч эргэлзэх зүйл байхгүй. Тэгээ нэг сэтгэл амар, тэр тал дээр бол сэтгэл амар байж чадж байгаа байхгүй юу? Тийм болохоор одоо миний энэ эрүүл мэндэ авч явах бас сэтгэл санааны хувьд давуу тал болж байгаа.